Би нэг зүйл асууя. Өнөөдөр яг хэрэг маргаан өрс дээр байгаа хэрэг төвгийг одоо хурдан явуулах үүднээс асуудал байгууллагын гэдэг амбицаар биш зүгээр яг үйлч гэдэг байр сууриас та нар надад нэг саналаа хэлье гэж бодоод байна. Би нэг санал гаргах гээд яах ёстой би бас эргэлзээ суугаад байна л да. Одоо энэ мөрдөн байцаалтын хугацаа гэдэг дээр хөө хэлцэн хугацаа тоолохыг зогсоочж байгаа. Ялагчаар татах тогтоол танилцуулснаар хөө хэлцэн хугацаа зогсчихж байгаа. Ингээ хэрэгэн түтгэлцдэг. Энэ хугацаанд энэ хүн ингээд хэзээ дуусах нь үл мэдэгдэх хугацаагаар ингээд хэрэг шалгартаа яваад идэг ийм байдал руу яваад байна. Тэгэхээр энэ дээр одоо хөө хэлцэн хугацаагаар ядаж зогсдгүй байдлаар юм яваад тэр хугацаанд шалгалт дуусахгүй бол тэгээ хөө хэлцэн хугацаа дууссан гэдэг үндслээр хэрэгэн дуусдаг нэг ийм юм руу явахгүй бол бид нар ингээд нэг том хаалгатай болчиход байна. Тэр хаалга нь байн гонгорхоо. Ийм нөхцөл байдалд юм явах гэдэг шиг харагдаад байна. Энийг янзлчихъя л да. Одоо тэрцээргүй эрэггүй хуулийн 1.10 гэдэгтэй жишээ нь бол 1 жил хөнгөн эмдэрэг дээр 1 жилийн хугацаа өнгөрсөн бол ялагдчихаар татаж болохгүй гэж явж байгаа шүү дээ юм уу. Тэгээ ингээд гэмтэргийнхээ ялынхаа хэмжээнээс хамаараа тэр хугацаа нь өөр болоо явчихж байгаа. Тэгсэн мөртлөө энэ дээрээ ялагдчихаар татаад нэг тогтоол танилцуулсан бол ингээд насан туршдаа ингээд явчихдаг байгаа. За саяын томьёоллоор оруулаад санал хураач идэх үү? За санал хураалт. Жаран 6 оноод олон хуваар санал дэмжигдлээ.